Сайн байцгаана уу? Эрхэм сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Шимтэй яриа подкастын энэ удирлын хамгийн сүүлийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Инх зүйл ихж байгаа урж байна. Сайн хүнэмээ өнөөдрийн подкастыг хүлээн авч сонсохоор орж ирсэн бүх хүмүүстээ мэнд хүргье. За ингээд бид хоёрын өнөөдрийн подкастын сэдэв бол өмнө нь бэлтгэсэн авдраас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэг дугаарыгаа багцлаад бид хоёр өөрсдөө юу гэж бодож байна, юу сурав. Тэгээ та бүхэндээ бас сурснаа хүргээд ингээд гоё чөлөөтэй ярилцъя гэж шийдсэн байгаа. За сонь сайхан юу байна намайг хоёлоо бас уулзахгүй 7 хоног сур тий танахаар сон юу вэ? Манайхаар тайван энд нөгөө эд амар халж исэн үе нь дуусаад яг одоо манай энд амар бороо орж байна. Цахилгаан цагтаад бороо ороод аянга цахилаад нэлээд хүчтэй бороо орж байна. Хүүхдүүдийн сургуулийн амралт эхэлчихсэн байгаа. Тэгээд манай хүү тэр өрөөнд нэг лего эвлүүлж байгаа. Бид хоёр манай хүү нэрээ сүүлийн үед Титаникнд амар дуртай, тийм завь мавинд амар дуртай байгаа. Тэгээд манай энд өнгөрсөн жил Титаникийн ийм юу гарсан, үзэсгэлэн гарсан байхгүй юу? Тухайн үеийн одоо нөгөө Титаникийн онгоцны сүүлээс үлдсэн юм хүмийг ингээд авчирч тавиад ийм үзэсгэлэн гарсан. Тэгээд хүүгээ дагуулад явж байгаа санаандгүй зүгээр ороод үзсэн байхгүй юу? Тэгээд энэс хойш хүмүүс айгу сонирхоод айгу том онгоц байж тээ. Энэ яагаад ингэсэн ингээд сонирхоод идэг болсон. Тэгээд харин тэгээ сая Монгол явсан чинь өвөө нь миний хүүд Титаникийн айгу хөөрхөн лего бэлэглээд тэгээд би за ээж нь ингээд юу бичиж явах хооронд подкаст бичиж явах хооронд миний хүүд Титаникаа эвлүүлж байгаараа гэсэн. Тэгээд за гэсэн. Тэгээд тэр өрөөнд ямар ч гэсэн сууж ийн ард чимээ оцох гэж бодож чинь. Айгу аха. Тэгвэл Титаника бариад бид хоёрт бас подкаст бичих боломж олгочих баха хүүд. Харин тийм. Одоо бас нэг үе бодоход том болчихжээ. Нэг юм хэлээд ээж нь ийм ажилтай ингээд учирлаад хэлэхээр хүүхэн тэрийг ингээд ойлгоод дэмжиж идэг болчихд юм байна. Тийм шүү. Том болоод ирэхээр амар болоод эхэлдэг тий. Танаар юу байна да? Сонь сайхан юу байна? Надаар сони ихтэй. Би энэ өмнөх 2 дугаарыг бичгээд маш хүнд ханиад хүрчихсэн байсан шүү дээ тий. Тийм шүү. Герман одоо арай жоохон идэгч чинь нэлээд хүнд ханиад хүрсэн. Би баг юу болчихоо гэж бодоодсэн чинь эмчэд үзүүлсэн чинь баг хатгалгаа маягийн болцсон байна гэд. Тэгээд антибиотик уух хэрэгтэй гэд би антибиотик уусан. Тэгээ яалтчгүй антибиотик уугаад одоо идэх шатандаа ороод явж байгаа. Тэгээд бас нэг сонирхол миний шалгалтын дүн гарсан нэрээ намаа. Би нэг шалгалт өмнө нь өчгöd хүлээж гин гэд яриад байсан шүү дээ. Хүлээгээд байгаад байна гэд. Тэр нэлээд удаад багш маань урьдчилсан дүнгээ өгсөн байсан. Урьдчилсан дүнгээ өгчөөд дараа нь яг ингээд бүх хийсэн ажил дээр нэг бүшлэн уншаад комент өгдөг байхгүй. Тэгээд тэр комент бүх юмнуудаа бичээд тэгээд шалгалтын дүнгээ явуулсан. Тэгээд би өмнөх шалгалтын дээрээ бас нэлээд өндөр оноо авсан билээ. 84 авчихсан. Баярлалаа. Тэгээд маш гоё өндөр сэтгэлтэй байгаа. Дараагийн тэгэл нэг шалгалтаа дуусангууд дараагийн шалгалтын маань өдөрдөмж ороод ирнэ. Тэгээд дараагийн шалгалт хооронд бас сайхан завсарлага авчихлаа. Тэгээд тэр хооронд бас нэлээд олон би кино үзэх айгүйх дуртай. Нэлээд олон төрлийн янз бүрийн кинонууд ойрд үзсэн. Тэгээд манай энд халуун бахаа болцсон. Манай энд бороо орсон. Тэр бороо танах руу урцсан юм байна да. Тийм шиг байна. Уг нь өчтөр энэ төр нэлээд бороотой гэдээс өчтөр бороо ороогүй гэсэн чи яг одоо нэлээд хүчтэй орж байна. Тэгээд шалгалт гээр стрессчлээ гэж юм. Миний шалгалтын дүн дараа 7 хоногт гарна. Тэгээд энэ удаа чи ямар шалгалт өгсөн бэ? Би нөгөө юу аасан штэ статистикийн хичээлийн шалгалт өгсөн. Судалгааны ажлуудын статистикийг яаж хийх вэ? Тэгээд статистикийн аюул олон хүснэгтүүд, олон анализууд байгаа штэ тий. Тэрийг яаж зөв унших вэ гэдэг талаар. Тэгээд тэрийг яаж нөгөө програм ашиглаж хийх вэ гэдэг талаар заасан. Тэгээд яг нөгөө боловсролынхаа хүрээнд статистикийн хичээл орсон байхгүй юу? Тэгээд өмнө нь нөгөө Монголд магистрийн дипломо бичиж байхад би яг статистикийн нэг анализ хийж исэн. Тэгж яхад надаа нөгөө яг тэр талын хичээл авч исэн туршлага байхгүй болохоор бүр нэлээх цагийг одоо тэр програм дээр ажиллах, түүнийг тайлж унших, тайлбарлах дээр аягүй цагаа алдчихсан. Тэгээ би энэ удаад за хэцүү исэн ч гэсэн диплом бичгэд хэрэг болох юм чинь гэж бодоод авсан. Тэгээ яасан байгаа бүү мэдээ. Ер нь нэг заа нэг
зүгээр нэг тэнцчихсэн давчхансан гэл тэгэхээр айгу өндөр оноо авцсан байдаг чи бас тэгсэн баг гэж бодож байна. Юмэг яг бүх сууштай сайн хийдэг юм чинь. Яа тэгж найдаж байна. Амжилт. Дараагийн 7 хоног гэхээр ойрт чичээ бас харин манай энэ удаа манай багш өөрөө мигрен хөдлөөд тэг манай энэ бүх амар халсан. Ер нь Европт нэг хэсэг халсан шүү дээ. Тэгэхэд хүмүүс нэлээ асуудалд орчихсон. Тэгээ багшаа маань бас яг шалгалт засдаг багшаа маань мигрен хөдлөөд тэгээд заслт нь хойшлоо. Тэг манай ангийнхан дээрээ яцсан болж бодож байгаа. Тэгээ энэ 7 хоног баг 2-7 хоногор хойшилж дүн гарсан. Нөгөө мигрен чинь бас цаг уурын өөрчлөлтөөс болж сэтэрдэг ийм мигрентэй хүмүүс байд юм байлээ. Одоо мигрений өдөөж байгаа хүчин зүйлүүд хүн болгонд өөр байдаг. Жишээлбэл бодвол зарим хүнд цаг агаар байна, зарим хүнд хурц үнэр байна, зарим хүнд хит хачаал стресс байна. Гэх мэтчлэн. Тэгээд цаг агаараас болж бас мигрен өдөөгддөг хүмүүс нэлээд өндөр байдаг юм байлээ. Тэгэхээр багш нь яг хаяана хөрхий гайгуулсан. Үгүй одоо буцаад бид нарт хичээлээ заагаад гэсэн дараагийн сэдвээ ороод хэлсэн. Яа тэгэхээр хоёулаа сэдв рүүгээ орвол за хавдрын хоёулаа 7 дугаар хийлээ. За энэ хугацаанд та ерөнхийдөө юуг мэдэж авөө? Тэндээс мэдэж авсан зүйлээ амьдралдаа хэрэгжүүлж эхэлсэн үү гэдэг талаараа хоёулаа ээлжлээд яриад явах уу? За тэгээ миний хамгийн түрүүн олж мэдсэн зүйл болохоор хавдар ямар түгээмэл юм бэ гэдгийг би энэ дугааруудыг бэлтгэхэд олж мэдлээ. Чи бас тэгсэн үү нэмээ? Баг 3 хүн тутмын нэгэнд нь ингээд хавдрын онш илэрсэн байдаг гэхээр бид нарын одоо таньдаг мэддэг хүмүүс дунд ч юм уу найз нөхдөд дунд ч юм уу тий эсвэл гэр бүлийн хүрээнд бид хавдартай хүнтэй байнга ингээд учирч идэх болохоор тэгээд тоо аваад үзэхээр бас өндөр байд юм байна гэдгийг ойлгосон. 22 онд дэлхийд даяар ойролцоогоор 20 сая шинэ хорт хавдрын тохиолдол түүнээс 10 сая багтсан гэж байгаа байхгүй. Тэгээд энийг ингээ хараад үзэхээр 2050 он гэхэд бараг 60%-аар нэмэгдэнэ гэд ийм урьдчилсан байдлаар таамаг төвшүүлсэн байсан. Тэгэхээр бид одоо манай нэг найз нөхдөд дунд ч юм уу тий эсвэл хамаатан дунд ч юм уу хавдар гэдгийг үг нэлээд түгээмэлээд юм шүү гэдгийг бол ойлгосон. Харамсалтай нь тоо одоо ер нь бол нэмэгдээд байх юм байна да гэд. Тэгэхээр чи бид хоёрын хувьд болохоор энэ дугаарыг бас бэлтэж байгаа нь хэцүү юм болов уу гэж би бодсон. Яа тэгэхээр бас энэ нөгөө хавдраас урьдчилан сэргийлэх боломж нь бас нэлээд өндөр байдаг. Судалгаас харахад 30-аас 50 хүртэлх хувь нь одоо амьдралын хэв маяг, хооллол, төлөвлөгөөний дутагдал, ажил тамхи үүнтэй холбоотой байдаг. Тэгэхээр тэр талдаа анхаарал өгч юм бол 30 хүртэлх хувийг тэр бууруулах боломжтой гэж байгаа байхгүй тий. Тэгэхээр надад бас тийм нэг гоё юу төрсөн. Бас хүмүүст хэрэгтэй дугаарууд хойлоо бэлдсэн юм байна шүү гэдэг бодол төрсөн. Чамд ямар бодол сэтгэл төрсөн бэ? Би өмнө нь яг үнэндээ ингээд хавдар гэж үг сонсохоор амар айдаг усахгүй юу? Тэгэл гэр бүлийн хүмүүс дундаас бас хавдраар тусны оронд очисон хүмүүс байгаа. За тэгээд бас таньдаг те найз нөхөд танил хүмүүсээс хавдраар бас уншлагдсан юм хүмүүс байгаа. Тэгээд яач хавдар гэхээр хавдар тэнцүү айдас гэдэг. Тэгээд тэр айдас нь нэлийн гүн айдас төгшүүр байдаг гэсэн. Тэгээд энэ дугааруудыг бэлтгэж явах явцад болохоро би юу гэж ойлгосон бэ гэхээр хавдраас юусаа айх биш түүнийг харин эрт илрүүлж чадах нь бол эмчилгээний үр дүн бас сайн байдаг юм байна гэдгийг мэдэж авсан. Статистик тоонуудыг харахаар одоо жишээл хавдар тусвал шууд л ингээл тэ удахгүй хугацааны дараа одоо нас барна гэж ингэж амар айдаг байсан болвол тэр нь ямар хавдар вэ? Одоо хэдгээр үе шатн дээр байгаа вэ? Хизээ илрүүлсэн бэ гэдгээс шалтгаалаад бүх хавдар бүр одоо миний бодсон шиг тийм амар айцтай биш юм байна гэдгийг ойлгосон. Тэгээд судалгааны явцад бол нөгөө хавдрын үүсэх шалтгаан бол хоёр үндсэн шалтгаан байгаа. Нэг нь болохоор өөрчлөх боломжтой эрсдэл хүчин зүйл, нөгөөх нь өөрчлөх боломжгүй гэдэг. Тэгээ өөрчлөх боломжгүйд нь болохоор удамшил болон нас болоо явчихж байгаа тий. Харин өөрчлөх боломжтойд нь сая таны хэлсэн нөгөө амьдралын хэв маяг, архи тамхины хэрэглээ, одоо эрүүл тэнцвэртэй хоолтыг хэвшүүлэх, за тэгээ хөдөлгөөний дутагдал, хүрээлэн буй орчны одоо нөлөө зэрэг ийм одоо олон хүчин зүйл
нөлөөлдөг юм байна гэдгийг бүр илүү сайн мэддэг болсон. Тэгээд шинж тэмдгүүд дээр нэг юмыг ойлгосон. Одоо ингээд бүх хавдруудын шинж тэмдэг дээр нэг 2 3 зүйл байнгын давтагдчих байгаа шүү дээ. Огцомжийн буурах. За эсвэл удаан хугацаанд байнгын юм ядралт мэдрэгдэх. За эсвэл одоо энэ тэнд ийм тасралтгүй юм өвдөх мэдрэмж төрөх ч юм уу. Эдгээр зүйл одоо илрээд эхлэх юм бол яаралтай амьсгалд хандах хэрэгтэйг ойлгосон. Тэгээ хамгийн сүүлд нь мэдээж ойлгосон зүйл нь нөгөө эрт илрүүлэг буюу урьдчилан сэргийлэх үзлэгт яаж хийж байгаа хүн өөрөө өөрийгөө хамруулж авах хэрэгтэй байна. Бидний одоо хэдий ингээд эрүүл хооллолт дасгал хөдөлгөөн байлаа ч гэсэн эргээд хажуу талдаа өөр орчны нөлөөлөл гэж зүйл байгаа тий. Тэгэхээр бидний контролдож чадахгүй, бидний хянаж чадахгүй зүйлүүд байгаа учраас тэр эрсдлийг бас байнгын бодоод боломжоор ингээд урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах хэрэгтэй байна гэж бодсон. Тэгээ би юу басан? Ирэх намар нөгөө хөхний хорт хавдрын нөгөө момограф гэдэг дээ шүү дээ. Тэрний үзүүлэх гэж цаг авсан. Дор нь нөгөө арга хэмжээ аваад хэлсэн байж тийм манай номоо тийм байна. Харин тийм тэр чинь яг зөв шүү. Тэгээд чиний яг хэлж байгаатай уйлдуулаад нэг зүйл санаанд орчихлоо. Энд нэлээд алдартай нэвтрүүлгийн хөтлөгч нэг хүн байгаа. Тэр хүн саяхан Дөрөв Булчирхайн хорт хавдартай болсноогоо зарласан баггүй. Тэгээд тэр хүн дараа нь нөгөө хүмүүст зориулаад нэг юм мессеж инстаграмаараа хэлэхдээ юу гэж хэлсэн бэ гэхээр ирчүүдээ урьдчилан сэргийлэх үзлэгт ороо минийх аз болоход ихэнх шатандаа илрүүлэгцээ. Тийм учраас би одоо ингээд эмчилгээ аваад маш сайн болж байгаа. Тэгэхээр та нар урьдчилан сэргийлэх үзлэгт заавал ороо. Үзэхгүй гэх юм бол худлаа яриад ч гэсэн үзүүлээ гэдэг амар инээдтэй тэр хүмүүсийг яриад одоо өөрөө ингээд нөгөө шинж тэмдэгээ зохиогоод яриад ч гэсэн болтугай үзүүлээ. Ингэж чадах юм бол нас барах эрсдэл буурна шүү гэд зарлж исэн тэр хүн. Нэрийг нь мартчихжээ. Нөгөө 3 чи мэдхүү номоо ийм нэвтрүүлэг гэдэг чинь 3 эрэгтэй хүн Английн нэвтрүүлэгтэй. Янз бүрийн машин бариад янз бүрийн газруудаар яваад Монголоор хүртэл явсан. Тэгээд янз бүрийн туршилт хийгээд аягүй хөгжилтэй топ гиэр лөө. Тэгээд тэр нэвтрүүлэг нь одоо гарахаа болцсон юм аа. Тэр нэвтрүүлгийн гол хүн байгаа. Тэгээд саяхан бас тийм зар хэлж ирсэн. Тэгэхээр би энийгээр юу хэлэх гээд байгаа юм бэ гэхээр урьдчилан сэргийлэх үзлэг эрт илрүүлж чадах юм бол нас баралтын хувь нь маш бага болж буурдаг гэдгийг бас ойлгосон. Тэгээ та саяас Instagram гэдээ ярьсан чинь энэ нэг алгоритм үйлчлээд тах шиг байна. Тэгээ одоо Google Scholar энэ төр нөгөө хавдартай холбоотой сүүлийн одоо баг 4 5 7 хоног хоёлын дугааруудыг үргэлжлүүлж бичиж байгаа шүү дээ тий. Тэгж явах үед ингээд хайсны дараа юм уу эсвэл миний Instagram дээр ингээд хорт хавдартай холбоотой айгүй их мэдээлэлүүд гарч ирсэн. Тэгээд би тэндээс ингээд нэг ганц нэгийг үзсэн чинь бүр ихсэж гарч ирээд тэгээд тэндээс ингээ харж байхад хүмүүс бас айгүй нэг нэгэндээ ингээд нөгөө урам өгдөг тийм хүмүүс зөндөө байд юм байна. Одоо хорт хавдрын би ийм үе шаттай тэгээд айх зүйлгүйгээр ингээ заавал имлэгт үзүүлээрээ хорт хавдар болгон одоо тийм бидний бодож байгаа шиг тийм одоо муу одоо тийм амар муугаар төгсдөг зүйл бол бас биш юм байна. Би ингээд өнөөдөр хорт хавдраа ингээ ялан дийлж чадлаа гэсэн ийм рилсүүд хийсэн хүмүүс бүр зөндөө их гарч ирж байсан. Тэгээд яг таны сая хэлж байгаатай адилхан одоо хавдрын талаар мэрэгшсэн эмчнэрийн ерөөсө гол хэлдэг зүйл бол байнгын тогтмол урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах. Ялангуяа нас гэдэг чинь өөрөө хавдрын эрсдэлд одоо хүчин зүйл болчихж байгаа шүү дээ. Нас их тусам бидний биед хавдар үүсэх эрсдэл нэмэгдэж байгаа. Яагаад вэ гэхээр эсийн одоо хуваагдал одоо олон удаа явагдаж байгаа энэ процесс болчихж байгаа тийм. Эс олон удаа хуваагдах болгонд тэнд алдаа гарах магадaltaй. Алдаа гарах болгонд одоо хавдрын эрсдэл үүсэх боломж байж байгаа болохоор нас ахих тусам нөгөө урьдчилан сэргийлэх үзлэгийг байнгын хийлгэх ёстой гэсэн зөвлөгөө өгчээсэн. Тэгээд Монголд одоо хавдрын шинжилгээг яаж өгдөг юм бол эрүүл мэндийн даатгал энтраар нь хамруулт юм болоо та тэр талаар мэддэг үү? Энэ талаар мэддэг. Миний бодлоор байдаг юм шиг санагдсан. Сая манай ч нөгөө ажлынхын газраас ажилчдаа үзлэгт хамруулад тэгээд үзлэгт хамруулахад юу ачсан бүх төрлийн нөгөө хавдрын шинжилгээ энэ төр аваад явж исэн. Тэгээд эрүүл мэндийн даатгалаас нь төлж байгаа гэд надад хэлж ирсэн шүү.
Тэр байдаг. Айгуур шинжилгээний газрууд урьдчилан сэргийлэх бүх биеийн шинжилгээ, хавдрын шинжилгээ, эрт илрүүлэг гээд байдаг болсон юм шиг санагдсан. Англид ямар байдаг вэ? Англид болохоор би нөгөө нэг дугаар дээрээ бас хэлжсэн шүү дээ тий. Умайн хорт хавдраас урьдчилан сэргийлэх нэг юм шинжилгээ авдаг. Тэр нь албан ёсоор бүх эмэгтэйчүүд рүү ингээд загтал явуулаад сануулад тэрийг очиж өгдөг гэд. За тэгээд 40-оос дээш нас 40 нас хүрэхээр бүх шинжилгээ бас авдаг. Бүх биеийн шинжилгээ, нөгөө цусны шинжилгээ аваад хаана ямар асуудал байна вэ гэдгийг нь илрүүлдэг. Бусдаар бол хүн өөрөө очихоос нааш тэрийг бол нэг сайн одоо ирж үзүүлээрээ урьдчилан сэргийлэх юунд хамрагдаараа гэсэн байдаггүй шүү. Тэр байтугай би нөгөө энэний бас нэг дугаар дээрээ ярьжсэн чинь манай нэг найзын нөхөр нь жоохон санаа зовоод байгаа. Нөгөө бүдүүн гидсний хорт хавдар дээр ярьжсэн баха. Одоо өтгөнд цустай гараад байгаа учраас санаа зовоод байгаа гэд ярьжсэн. Тэр найз маань одоо хүртэл ингээл яваал байгаа юм шигээр юугаа үзүүлчих яагаад ингэж байна вэ? Шинж тэмдэг илрээд байна гэж яваал байгаа хөрхий. Тэгээд бас олигтой үр дүн гараагүй л ах шиг байна. Гэтэ ингэж утсан шүү дээ. Одоо Монгол интернет ингээд нөгөө шууд багцаар навчаад үзүүлцдэг цагийн тохироод үзүүлцдэг аягүй шуурхай. Энд одоо жишээлбэл би хүүхний маммограф авахуулахын тулд би 3 сарын өмнө үржилт цаг авч байгаа байхгүй юу. Тэр ингээд нөгөө амар их ингээд хугацаа авдаг. Тэгэл хавдрын одоо шинжилгээ гэдэг юм цогцоороо яг уу хувийн эмнэлгүүдэд бол байд юм шиг Швейцарт яг одоо 30 хэдэн настай хүний хувьд нэг 40-с өмнөх насны залуу хүнд бол тийм багц центр гэж юусоо байхгүй. Тэгэхээр нөгөө шинж тэмдэг илрүүлээ одоо эхлээ өрхийн эмнэлэгтээ хэлээд өрхийн эмч нь нөгөө цаашаага нарийн мэрэгжлийн эмч рүү явуулаад ингээл амар олон шат дамжлагаар явдаг. Тэгээд дээр нь эхлээ өрхийн эмнэлэг дээрээ цаг аавн тэнд нь хүлээн дараа нь нарийн мэрэгжлийн эмч дээр цаг аавн тэнд нь хүлээн. Тэгээд дахиад цаашаа лавшруулах юм бол дахиад нэг цаг аваад хүлээн гээд тэр нь бүр надад бүр аюу тийм ядаргаатай санагдсан. Тэгэхээр нөгөө өвтчүүд биш эрүүл байгаа дээрээ яг таны нөгөө саяны ярьсан тэр нэвтрүүлэгч хүнийх шиг худлаа яриач хамаагүй ингээд гайг байгаа дээрээ үзүүлчихвэл зүгээр юм шиг санагдсан. Тийм. Тэр чи дөрөнд хэлсэн шүү дээ. Энэ хавдрын эрсдлийг үүсгэдэг хүчин зүйл нь болохоор нас ахих тусам хавдрын тэр эрсдэл нь өсдөг гэдэг. Би бас тэрэн дээр аягүй гайхсан. Одоо бидний наслалт ингээ уртсаад байгаа тий. Хүн төрөлхтөн өмнө нь нэг дундаж наслалт хэд байсан бэ? Одоо ингээ аваад үзэхээр бүр урт наслалтыг болчихсон. Тэгэхээр урт наслалтыг дагаад эргээд энэ нөгөө хавдрын эрсдэлд дагаад өсөд байгаа үстэй тий. Тэгэхээр бид нөгөө урьдчилан сэргийлээд угаасаа нас ахихаар хавдрын эрсдэл нэмэгддэг юм чинь тэрийг бууруулах юм юу байж болох вэ гэдэг тал дээр бодолтой хандах хэрэгтэй юм шиг. Одоо жишээлбэл бид ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийх гээд мөнгөө хадгаламж үүсгдэг тий хуримтлал үүсгдэг. Тэрэн шиг одоо бид бас урт наслах юм бол гэдэг тооцоотойгоор тий би одоо урт наслах юм бол амьдралаа жоохон чанартай сүүлийн хэдэн жилээ айтаахан өнгөрүүлэхийн тулд одоо би юу хийж чадах вэ тий тэрэн дээр анхаарах юм бол энэ хавдрын эрсдлийг бас нэлээд сайн бууруулах юм байна гэж ойлгож авсан. Тэгэхээр тэрний нэг арга нь болохоор ерөөсөө энэ дасгал хөдөлгөөн байт юм билээ тий. Бид хоёр одоо хавдраас урьдчилан сэргийлэх аргууд гээд өөр төрлийн хавдрыг судалж үзэж хахад тэр дунд давталттай гарч ирж байгаа хэд хэдэн хүчин зүйлсээ. Тэрний нэг нь болохоор яг энэ дасгал хөдөлгөөн гэж гарч ирээд байгаа. Тэгэхээр би яг өөрийнхөө хэмжээнд дасгал хийдэг хөхгүй. Тэгээд ингээд дэвтэр дээрээ тэмдэглээд явчихдаг юм. Тэгээд дэвтрээ ингээ буцаад хэдэн удаа ер нь дасгал хийсэн байна вэ гэд ингээ хараад үзсэн чинь өнгөрсөн сард болохоор би 3 удаа яг эрчимтэй дасгал хийсэн билээ. За бусад нөгөө нэг бусад йога, сунгалт, алхалт энтрийг тооцохгүйгээд бүр яг ингээд эрчимтэйгээр 30 минут бүх биенээс хөлс гараад маргааш нь бие хүндүрэлтлийн хүнд дасгалыг болохоор 3 удаа хийсэн билээ. Гэтэл энэ судалгааг хараад үзэхээр тэр бас хангалттай биш юм билээ. Яг хавдраас хамгаалах маягаар дасгал хийхдээ ер нь хэдэн минутын дасгал хийвэл зүгээр юм бэ ингээд хараад үзэхээр бас тоон нэлийн өндөр байлээ. Тэгэхээр би юу гэж бодож байгаа гэхээр ер нь юу яая дасгалынхаа тоог нэмья. Тэр дундаа
нөгөө хүчний дасгалыг бас оруулж ирээ гэдэг 7 хоногтоо хүнд жин өргөөд хүчний дасгал хийхийг 2 удаа оруулж ирэх юм бол илүү энэ хавдрын эсрэг үйлчлэг нь сайн байна гэсэн юм судалгааны ажил уншсан. Тэгээд би ер нь энэ дасгалаа ер нь нэмья. Одоо яг хажуугийнхаа хүнтэйгээ ярилцахад хэцүү ингээ ярилцаж чадахгүй амьсгаад тийм хэмжээнд дасгал бас хийн. Гэхдээ бүр ингээд тэрнээс илүү юм хүчтэй хугацаанд богино байж болно. Заавал урт хугацаанд биш. Богинохон хугацаанд нөгөө булчингаа ажилуулах тийм дасгалуудаа нэмэе гэж утсан. Яагаад тэгэхээр хараа айгүй хамгийн сонирхолтой нь хэрвээ ямар нэгэн байдлаар урт наслаад байх тусам хавдар тус эрсдэл нэмэгдэж чинь гэж байна. Тэгээд урт наслсан хойно урт наслтаатай холбоотойгоор хавдрын онш авлаа гэж ботход тэр эдгэрэлтэнд дасгал хийдэг хүмүүст илүү дүргэн байт юм байна бас. Бас дээрэс нь нөгөө булчингийн хорогдол айгүйх явагддаг. Зарим хүмүүстэй бүр нөгөө хавдраар оншлогдсныхоо дараа нэлээд булчин алдагдаад маш их чин алддаг шүү дээ. Гэтэл нөгөө дасгал хийгээд байдаг хүмүүс тэр нь хамгаалах үйлчлэгээтэй хавдар туссан хойно ч гэсэн айгүй сайн гэж хамгаалтай билээ. Тэгэхээр дасгалаа илүү сайн хийя гэд бодол надад төрсөн. Би бас адилхан яг дасгал хөдөлгөөнөө нэмийгээд бодсон. Тэгээд яагаад вэ гэхээр дасгал хөдөлгөөн мэдээж булчинд айгүй чухал. Нөгөө талаараа жингийн илүүдэл үүсгээс таргалалт үүсгээс сэргийлж байгаа шүү дээ. Тэгээд одоо ингээд би бол эмэгтэй хүн талаасаас нэлээд бодож харж үзсэн юм байна. Ингээд харахаар 35 наснаас эхлүүлээд зарим эмэгтэйд ингээд одоо зөвшөлтийн өмнөх үеийн шинж тэмдгүүд илрээд эхэлж байгаа шүү дээ. Одоо дааврын янз бүрийн одоо савлгаанууд нэмэгдэж байгаа. Тэгээд өөр бусад ингээд шинж тэмдгүүд нэмэгдээд ирдэг. Тэгээд эмэгтэй хүний хувьд нас нэмэх нь цэвэршилт гэдэг хоёр зүйл давхцгаараа бас хорт хавдрын эрсдлийг нэмэгдүүлчихэж байгаа. Тэгэхээр бид тэр энийг хөхний хорт хавдар болон умай хүзүү хорт хавдар дээр бас ярьсан байгаа тий. Цэвэршилтийн дараа хамгийн чухал одоо нэг өөрчлөлт нь юу байдаг вэ гэхээр өндгөвч эстроген болон прогестерон дааврыг одоо маш багаар ялгаруулдаг болчдөг. Тэгэхээр нөгөө хэрвээ ингээд би цэвэршилтийн дараа цэвэршилтийн одоо энэ үед нэлээд юм өөхөн давхраг ихтэй байх юм бол эстроген дааврыг хэн үйлдвэрлэдэг вэ гэхээр өөхөн нийлэгжүүлж эхэлдэг. Тэгэхээр өөхөн эсүүдэд байдаг энэ ароматаза гэдэг энэ фермент эр бэлгийн дааврын зарим хэлбэрийг эстроген болгоо хувиргачихж байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө илүүдэлж идтэй эмэгтэйчүүдийн хувьд цэвэршилтийн дараа ч гэсэн эстроген даавар дандаа өндөр хэмжээгээр байж идэг. Тэгэхээр нөгөө эстроген даавар маань өөрөө өндөр хэмжээнд байна гэдэг маань эсүүдэд өсөөрэй, хуваагдаарай гэсэн дохиог байнга ингэж ингээ бүртчихэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо хөхний жишээлбэл эдэд эстроген даавар аягүй чухал гэдэг тий. Тэгэхээр хөхөнд байнгын эсүүдэд үс хувааг гэсэн дохио очоод ирэхээр олон удаа энэ эсийн хуваагдал яваад ирэхээр дахиад алдаа гарах магадaltaй ингээрээ хавдар үүсэх магадлал нь нэмэгдээд явцдаг гэсэн үг. Тэгэхээр тодорхой хэмжээнд дасгал хөдөлгөөн хийгээд биеийнхээ жинг маш сайн хадгалж ах ёстой байна гэж бодсон. Тэгээд саяхан би нэг судалгааг харсан. Тэгээд тэрэн дээр болохоор юу гэсэн ямар судалгаа байсан бэ гэхээр энэ болохоор Шведэд хийгдсэн ийм судалгаа байгаа байхгүй юу. Тэгээд насанд хүрсэн хүний жин амьдралын туршид одоо хэр өөрчлөгдөж байгаа нь шүү дээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хорт хавдрын эрсдэлт одоо өөрөөр нөлөөлж болзошгүй гэж үзсэн юм байна. Тэгээ энэ судалгаанд болохоор нийт 630 мянга гаруй 17-аас 60 насны хоорондох хүмүүсийг аваад жингийн олон удаа ингэж хэмтсэн байгаа юм. Тэгээд энэ хүмүүсээ 2023 он хүртэл дагаад ямар нэгэн хавдраар өвчлсөн байна уугүй юу гэдгийг нь одоо бүртгэн судалсан байгаа байхгүй юу. Тэгэхээр нэгдүгээр болохоор хамгийн чухал зүйл нь юу байсан бэ гэхээр амьдралын туршид хамгийн их жин нэмсэн хүмүүс таргалтай холбоотой хид хідэн төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдэл өндөр байсан юм байна. Хамгийн хүчтэй одоо энэ холбоо болохоор хаана ажиглагдсан бэ гэхээр эрэгтэйчүүдийн хувьд болохоор илэгний хорт хавдар, улаан хоолой хорт хавдар, эмэгтэйчүүдийн хувьд болохоор умаа салсны хорт хавдар, тэгээд эрэгтэй эмэгтэйгийн айл айланд нь бөөрийн эсийн хорт хавдар болон өмчин тархины хорт хавдар гэсэн ийм хавдруудын эрсдэл нэмэгддэг болох нь харагдсан байна. Тэгээ энэ судалгаа надад яагаад сонирхолтой санагдсан бэ гэхээр шүү дээ. Хүн хизээ жин нэмсэн бэ гэдэг нь хавдрын эрсдэлтэй бас холбоотой байж магадгүй гэдгийг шалгаж үзсэн ийм судалгаа юм лээ. Тэгэхээр эмэгтэйчүүдийн хувьд шүү дээ залуу наснда жин нэмэх нь зарим одоо
хавдрын эрсдэлтэй холбоотой гэж магадгүй гэж үзсэн бол эмэгтэйчүүдийн хувьд нь штэ 30 наснаас хойш жин нэмэх нь хавдруудын эрсдэлтэй илүү хүчтэй холбоотой байж магадгүй байна. Тэгээ мэдээж нөгөө судалгаа болохоор цааш нь үргэлжлүүлэн судлах шаардлагатай гэсэн ийм үр дүн гарсан байсан. Тэгэхээр би 35 наснаас хойш тэгэхээр нөгөө цэвэршлийн өмнөх үе шат руу бас орж эхэлж байгаа. Тэгээ энэ үе дээрээ би одоо нэлийн илүүдэлчинтэй ч юм уу ялангуяа хэвлийн хэсгээрээ таргалалттай энтер болчих юм бол надад хөхний хорт хавдар болон савны хавдрын эрсдэл бас нэмэгдэх юм байна да гэж бодсон. Сонирхолтой юм байна шүү. Тэгэхээр одоо илүүдэлчингээс хамгаалах хоёр арга байгаагийн нэг нь болохоор хооллолт тий. Тэзвэртэй хоолт, нөгөөх нь биеийн идэвхтэй хөдөлгөөн ингээ болчихж байгаа. Тэгэхээр биеийн идэвхтэй хөдөлгөөн гэхээр нөгөө дасгал тий. Тэгэхээр судалгааг ингээ хараад үзэхээр тогтмол дасгал хийх юм бол дор хаяж 8-аас 10 төрлийн хорт хавдраар өвчлөх эрсдлийг бууруулдаг гэж харуулсан байна. Ямар хавдар байна вэ гэдээ ингээд хараад үзэхээр бүдүүн гидсний хорт хавдрын эрсдэл эмэгтэйчүүдэд 8-аас 14%. Хөхний хорт хавдрын эрсдэл 6-аас 10%. Умайн савс бүрхүүлийн хорт хавдрын эрсдэл 10-аас 18%-аар буурдагдж байгаа. Энэ нотлохоо айгүй хүчтэй үр дүн үзүүлдэг нь харагдаж байгаа дасгал хөдөлгөөн. За тэгээд бас нэг сонирхолтой юм байна нэмээ. Яг хавдрын эрсдлийг ингээд өсгдөг юм нь болохоор илүүдэлчин гэж дандаа давталттай судалгаануудаар гарч ирдэг те. Гэхдээ жин хасахгүй байсан ч гэсэн дасгал хөдөлгөөнөө ингээд өргөжлүүлээд байнга дасгал сайн хийх юм бол энэ нь бодисын солилцоо эрүүл мэндийг сайжруулад цаашаагаа нөгөө бид үсээд байгаа өрөвслийг бууруулаад тэгснээрээ дархлааны үйл ажиллагааг дэмжиж яг ийм замаараа хорт хавдрын эрсдлийг бууруулдаг гэж байна. Тэгэхээр яг одоо ингээд би ер нь дасгал хийж эхлэе, жингээ хэвийн хэмжээнд байлгая эсвэл бууруулъя гэсэн бодолтоор хүн дасгал хийж эхлэв шүү дээ. Тэгтэл нөгөө жин буурч өгөхгүй байх юм бол урам хугарч болохгүй нэ шүү дээ тий. Ягаад гэвэл цаагаараа энэ нөгөө дасгал нь жинд нөлөөлөхгүй байж болно тэгсэн мөртлөө маш гоё үр дүн үзүүлдэг гэдэг. Би энэ яг үүн дээр нэг эрдэмтэн ялангуяа дасгал одоо хүний биед хавдрын эрсдэл яаж нөлөөлдөг вэ гэдэг Carey Cornea гэдэг эрдэмтний яриан дээр үндэслээ та бүхэн саяны тоог хүргэлээ. Тэгээ энэ хүн болохоор яг ийм байдлаар бас нөлөөлж байна шүү гэдгийг хүмүүст сануулж ярьсан байсан. Тэгээ энэ хүний энэ эрдэмтний одоо сануулж байгаагаар ингээ харахад 7 хоног дор хаяж 150 минутын одоо дунд зэргийн эрчимтэй дасгал хамгийн боломжит цаг юм гэж байгаа байхгүй. Тэгээд 300 минут хүртэл хэрвээ хүргээд энийг 150-аас дээшээ 300 минут хүртэл 7 хоногт хүргэж чадсан юм бол нөгөө хорт хавдраас хамгаалах үр нөлөө нь илүү нэмэгддэг гэж байна. За тэгээд дасгал хөдөлгөөн хийх хугацаа хэмжээ одоо их байх тусмаа хавдрын эрсдэл буурна л гэсэн үг шүү дээ тий. Тийм шүү. За тэгээд тэр дундаа нөгөө зүгээр одоо юу гэдэг гадаа нэг зөөлхөн алхаад ч юм уу эсвэл нэг баг зэргийн хөдөлгөөн хийхээсээ бүр илүүтэйгээр өндөр эрчимтэй дасгал хөдөлгөөн богинохон хугацаанд хийчих юм бол түүнээс нэг үр нөлөө нь бүр илүү нэмэгдэнэ гэж энэ хүн зөөссөн гэсэн. Тэгэхээр бид болж өгвөл нөгөө хүнд жингээ өргөөд л те туухагаа өргөөл богино хугацаанд ч гэсэн булчинтайгаа л тулж ажиллах юм бол эргээд наслалт угаасаа уртсаж байгаа юм чинь тэрний эсрэг мөнгөний хоримтлал үүсгдэг шигэ хавдраас урьдчилан сэргийлэх ийм аргаа бид бас авч ийна гэж үзэж болох юм билээ. Тийм шүү. Наснаас гадна бас бид нар амьдралын хэв маягаараа зохицуулаад энэ хавдраас сэргийлэх боломжтой байгаа шүү дээ. Ер нь болвол нэг ийм тийм юм эрүүл байх чинь эрүүл байна гэдэг чинь нэг ийм бас амар юм биш юм байгаа тий. Яагаад тэгэхээр олон талаас нь анхаарч жишээлбэл дасгалаа хийх ёстой. Хоолоод бас сайхан зохицуулах ёстой. Тэгээ сэтгэл санаа сайн байх ёстой. Хамт олонтой, найз нөхөдтэй байх ёстой гэх олон юмыг ингэж цуглуулж ийж тэрний үр дүнд эрүүл мэнд гэдэг зүйл яг ингээд бүрдэж эрүүл хүн эрүүл бах нөхцөл бүрдээд байгаа юм л доо тий. Тэгэхээр нэг талаасаа энэ зөвхөн нэг ямаас дасгал хийчихэл ерөөсөө хавдар тусахгүй гэсэн үг биш. Бусад талыг нь бас бодно нөгөө хаймах архины хэрэглээ гээл тий. Их олон зүйл дээр тулгуурлаж байдаг нь харагддаг юм. Тэгээ тэнийг ч гэсэн яг нөгөө цогцоор нь харуулсан
гоё докюментари Netflix дээр байсан. Тэр нь болохоор 100 насны нууц гэсэн ийм айгүй хөөрхөн докюментари байсан. Тэгээ би сүүлийн үед орой бас үзээд байгаа юм. Тэгээ би одоо 2 ангийн үзсэн байгаа. Эхнийх нь болохоор Японы Окинава болон Италийн Сардиниа гэсэн 2 хотод очсон байгаа. Тэгээд тэр хүмүүсийн амьдралын хэв маяг идэж ууж байгаа зүйлийг ингээд судлаад үзсэн маа. Яагаад вэ гэхээр энэ Blue Zone гэдээ байд юм байна. Тэгэхээр энэ Blue Zone амьдарч байгаа хүмүүс маань өндөр наслтгаараа ингээд алдартай юм байна л та. Тэгэхээр яг тэр хүмүүс дээр ингээд очоод амьдралын хэв маяг нь ямар байсан юм байна гэд ингээд судлаад үзэхээр давтагдсан хэд хэдэн зүйл гарч ирээд байгаа байхгүй юу? Тэр нь болохоор нэгдүгээр болохоор байнгын хөдөлгөөнтэй байх. Одоо яг та бидний яриад байгаа дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх гэдэг энэ зүйлийг хэлжсэн. Тэгээ энэ дээр надад айгүй сонирхолтой санагдсан зүйл нь Япончуудаараа өдөрт зүгээр л санаандгүйгээр айгүй олон удаа скват хийчихдээ юм байна. Тэр нь юу вэ гэхээр нөгөө хооллоготоо одоо Европ шиг ч юм уу ингээд өндөр ширээн дээр сууж хоолдоггүй шүү дээ тий. Нөгөө газарт ингээд суугаад ширээгээ ингээд газар тавиад тэгээд ингээд завилж суугаад юм өсгөл ингээд хөлөө нүгэлд суугаад тэгээ хоолоо иддэг. Тэгээ хоолоо идэж явах явцдаа ингээд дээшээ доошоо босч суугаад усаа авах гэж яваал эсвэл ингээд дээшээ доошоо айгүйх ингээд өдөрт хэдэн удаа бос суудаг. Энэ нь бас ингээ айгүй хөөрхөн дасгал болчтой юм шиг байна гэх тэр одоо хийжсэн хүн хэлжсэн. Тэгээд дараагийнхан зүйл бол ургамлын гаралтай хоол давмгаалах. Ургамлын гаралтай хоол гэдэг чинь өөрөө эслэг болоо явчихж байгаа тий. Тэгэхээр эслэгээр баялаг одоо бүхэл бүрийн үрнүүд, ногоо, жимсийг түлхүү хэрэглээд тэгээд харин эсрэгээрээ махныхаа хэмжээг жоохон нөгөө хянаж явдаг юм бэлээ. Тэгээд бас нэг сонирхолтой юм нь нөгөө цадцлаа идэхгүй байх. Аль болох 80% хүртлээр идэх ёстой гинэ. Тэгэхээр хит идэхгүй байхаас сэргийлэх ёстой байна. Тэгээд таны сая яг хэлсэнчлэн найз нөхөд хамт олонтойгоо те нэгт холбоотой байгаад байнгын уулзаж сайхан ярилцдаг ийм байх нь бас айгүй чухал гэж үзчихсэн. Тэгээд амьдралын зорилготой байх икигай гэдэг үстэй нөгөө Японоор тэр нь болохоор хүн өглөөс ирэх ямар нэгэн шалтгаантай амьдралын утга учиртай байх нь эрүүл мэндэд эргээд нөлөөлдөг гинэ. Тэгээд би бас бодохгүй юу. Өчигдөр орой унтахтаа за маргааш босоод ингээ гоё подкастаа бичнэ гэ. Тэгээ миний хувьд эн чинь нэг өглөөс ирэх гоё шалтгаан болчихж байгаа. Тэгээд тантай ингээ гоё ярилцаад өөрийнхөө сурсан мэдсэн зүйлийг сонсогчдтойгоо ингээд хуваалцна гэдэг маань надад бас тодорхой хэмжээний гоё эерэг мэдрэмжийг өгдөг. Тэгэхээр энэ бас миний хувьд ингээд амьдралын гоё нэг зорилгын нэг хэсэг болчихж байгаа. Тэгээд яг энэ зүйлүүдийг тэр 100 наслах нууц гэдэг баримтат кинон дээр ярьж исэн. Тэгээ би үргэлжлүүлээд заваараа бас үзээд дуусгана. Одоо бас хэд хэдэн хотод очих юм билээ. Тийнхаа байдлыг харсан чи би эслэгийг юу хангалттай авахгүй байна. Одоо энэ хавдрын зөвлөмжүүд энтрийг ингээд уншихаар хүн өдөрт хоол хүнсээрээ дамжуулаад 30 г эслэгийг авах нь маш сайн гэж ингэж үзэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь би болохоор хэдийг авч ийн гэхээр нэг 12-оос 14 энтер орчим аваад байгаа байхгүй юу. Тэгээ би за ерөнхийдөө ингээд өөрийнхөө хоолнд боломжоор багаар эслэгийнхаа хэмжээг нэмэх ёстой байна гэд бодож исэн. Тэгээд миний нэг харж исэн судалгаан дээр болохоор өдөрт хүн 10 г эслэгийг хэрэглэх бүрд бүдүүн шулуун гэдэсний хор тавдрын эрсдэл ойролцоогоор 10%-аар буурдаг юм байна. 30 г-ыг идэх үед илүү их хамгаалах нөлөөлөл ажиглагддаг юм байна. Тэгээ бид тээр эслэг дээр ярьж ирсэн те эслэг гэхээр юу хэлж байгаа вэ гэхээр одоо бидний өдөр тутамдаа иддэг хүнсний ногоо, жимс за бүхэл бүрийн үр тарианд агуулгадж байгаа. Хүний хоол боловсруулах зам шингдэггүй нүүрс усны нэг хэсгийг хэлж байгаа тий. Тэгэхээр яагаад бүдүүн шулуун гэдэстэй холбогдчихж байгаа вэ гэхээр нэгдүгээр эслэг идэхээр яаж байгаа вэ гэхээр өтгөний эзлэхүүнийг нэмэгдүүлчихэж байгаа тий. Тэгэхээр нөгөө өтгөнийг одоо бүдүүн гэдэсэнд удаан байхгүй гаргах боломжийг нь олгож байгаа. Хоёрдугаарт нь болохоор гидсний нөгөө ашигтай бактери одоо сүүлийн үед бол гидсний хэмээн бичил биетүүдийн талаар бол маш юм тренд болж судалгаа хийгдэж байгаа тийм хүн болгон энэ дээр нэлээх анхаардаг болсон. Тэгээд ялангуяа энэ нөгөө эслэгчин дотроо уусдаг эслэг болон усан дуустдаггүй эслэг гэж хоёр байгаа тийм. Тэгэхээр энэ уусдаг эслэг нь болохоор гидсний бичил биетүүдийг эсгээд хид хідэн одоо богино гинжин тосны хүчлүүдийг үүсгдэг. Тэгээ эдгээр дундаас энэ бутират гэж нэрлэгддэг ийм тосны хүчил байгаа. Энэ нь болохоор гидсний хэвийн одоо бичил биетүүдийн энергийн их үүсвэр болж байдаг, үрвслийг бууруулдаг, хавдрын эсүүдийг одоо устгах үйл явцыг дэмждэг. За тэгээд эсийн энэ хяналтгүй хуваагдлыг саатуулахад одоо чухал юм нөлөөтэй болох нь лабораторийн бол амтны судалгаанууд дээр ингээд хангагдсан юм билээ. Тэгээд тэгээд нэг дугаар дээр ярьж ирсэн ш нөгөө хоёлоо бичил хуванцрын талаар ярьсан дугаар дээр ярьсан шиг санагдчихээн. Эслэг
өөрөө гадагшлахтаа одоо бидний биед орж ирсэн микропластикийг бас ингээд өөртөө наагаад ингээд аваа гарчдаг гэд. Тэнгүүд энэ микропластик буюу энэ бичил биетүүд маань өөрөө яг хорт хавдар үүсгдэг гэдгийг баталчихсан чанартай судалгаа байхгүй ч гэсэн хорт хавдар үүсгэх энэ механизмыг нь бас бүрдүүлж өгч гинэ гэдэг зүйлүүд байсан. Тэгээ энийг би өмнөх буюу уушигны хорт хавдар дээр бас ярьчихсан байгаа тий. Тэгээд энэ бичил хувцсны хамгийн жоохон төвхтэй юм нь юу вэ гэхээр орж ирэхдээ ганцаараа орж ирэхгүй нөгөөх чинь найзуудаа дагуулсан ороод ирнэ. Тэр нь болохоор энэ орчинд байгаа те бүх химийн хортой бодис төрөл бүрийн зүйлийг өөртөө ингэж нааж авч орж ирдэг юм билээ. Тэгэхээр илүү бас нөгөө одоо бид одоо тэр бодисуудыг хоригдлогдох боломжийг нь илүү нэмэгдүүлээд өгчдөг. Тэгэхээр эслэг их хэрэглэнэ гэдэг маань бас энэ хорт бодисуудыг тэгээд дээр нэмэх нь бичил хувцсыг бас гадагшлуулахад бас тустай байж байдгийн билээ. За тэгээ нөгөө талдаа эслэг бас инсулины мэдрэг чадварыг сайжруулдаг тий. Тэгэхээр эслэг ихтэй хоолыг одоо яг хоолныхоо өмнө идэх юм бол цусан дах сахарын одоо огцон өсөлтийг бууруулад энэ нь болохоор бидний инсулины түвшнийг доктортой байлгахад тусалдаг. Тэгээд энэ нь бүр ингээд цаашлаад явах юм бол тархалалт тий жингийн илүүдлэх гээд олон зүйлээс сэргийлэх юм боломжтой байдаг. Тэгэхээр миний хувьд болохоор одоо яг эслэгээ нэмэх нь айгүй чухал байна. Тэгээ дээр нь нэмэх нь ийм тесрэлттэй нөгөө дасгалууд байдаг шүү дээ. Таны сацтай ийм хүчний дасгалуудыг нэмэх шаардлага хэрэгцээ байна. Одоо алхачвал сайхан алхач байна. Тэгтээ алхахдаа тийм хүчтэй тийм одоо таны хэлсэн шиг хажуудаа байгаа хүнтэй ярихад амьсгаатаад нэг жоохон ийм тухгүй болтлоо биш. Ерөнхийдөө жоохон 50 алхаад байгаа юм байна гэдгийг анзаарлаа. Яг үнэхээр сайн ингээд шалуулаад тэр чинь эргээ зүрх судасны үйл ажиллагаанд сайн нөлөөтэй. Нөгөө талаас булчингаа сайн ажиллуулад бас өгөх юм бол булчингаас бас их гоё юмнууд ялгарч байна. Тэр ялгарч байгаа зүйлсийн нэг нь болохоор хавтартай холбоотой үүсэж байгаа тэр зүйлсийг ингээд дарангуулах, дарж өгөх юм зүйлс үүсэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо нэмээ чи тэгж штэ тий би эслэгээ ингээд бичээд тэмдэглээд харсан чинь ер нь баг аваад байгаа юм байна гэж тий. Тэгэхээр бид нөгөө хоол хүнсээ банк өдөр тутамд авталттай хийхдээ зарим үед зүгээр юм автоматар тий одоо завгүй үед бол бараг л хувцсныгаа шүүр шидэвэл явчихсан штэ. Тэрийг оройн ингээд унтахаас өмнө бичээд тэмдэглээд харахаар эргээд нүдэнд харагдаад өшөө би чинь нэр өнөөдөр юу яаж хоолцсон юм бэ? Айгүй юм учир дутагдaltaй хоолч чигээд харагддаг тий. Тэгэхээр яг тэр үүднээс нь би нэрүүл дадал мастер класс дээр эслэгийнхээ хэмжээг ингээд хүн өөрөө харуулсаа гэдэг үүднээс нь хөрхэн юм луунгаар ингээд зураг маягаар дугуйлж болдгоор хийцэн байгаа тий. Тэг би ч гэсэн энэ дээрээ ингээд өөрөө ингээд харахаар заримдаа ерөөсөл 3хан төрлийн ургамлын гаралтай хоол идсэн байгаа хгүй. Тэгээд судалгааны ажлуудыг уншихаар давталтайгаар бүр маш сайн бацгаатай нотлохотой нэг үзүүлэлт байгаа нь болохоор ургамлын гаралтай хоол хүнсээ нэр төрлөө нэмэгдүүлэх юм бол илүү сайн гэдэг тий. Тэгэхээр тэр нөгөө чиний хэлсэнчлэн ургамлын гаралтай хоол хүнсээ нэмэхээр эслэг авчаа. Нөгөө талын механизм нь юу вэ гэхээр энэ олон төрлийн ургамлын гаралтай хоол хүнсэнд ургамлын шим одоо polyphenols сууд байдаг. Тэр ургамлын шим нь бас бид үүсэж байгаа тэр үрвслүүдийг бууруулах замаар бидэнд эерэг нөлөө үзүүлдэг. Тэг үрвсэл гэдэг байгаа зүйл нь болохоор бид жишээлбэл гараа ингээд шалдлаад эсвэл өргөс орчих юм бол тийшээгээ хавгнаад тэр хэсэг нэлээ ийм хүндүүр болоод эдээбэр үүсчдэг шүү дээ. Тэр бол одоо бидний биеийн өөрийгөө эдгэх гэж байгаа ийм хариу үйлдэл. Гэтэл тэр үрвсэл нэлээд урт хугацаанд ингээ богшсон бид мэддэхгүй цаагаараа ингээд үрвсэл үүсэж байх юм бол тэр нь эргээд хавдрын эрсдлийг нэмдэг. Тэр үрвсэл нь одоо бас юунаас үүсэж байгаа вэ гэхээр нэмээ бас хийсэн тий микропластик хэтэрхий бид орж ирээд байх юм бол муу нөлөөтэй гэд. Тэг би тэр микропластикийн нөлөөг юу гэж харж байгаа вэ гэхээр энэ үрвслийг дэмжих нөлөөтэй болов гэж би таамаглаад байна. Яг тэгвэл зарим төрлийн тэр микропластик нь бүр нөгөө судасны дотор одоо ингээд нэг өнгөр үүсээ тэр нь илүү тийм өөх тосон бөглөөс нь нэмэгдээд байгаа юм бол тэрэн дээр очиж бас шивдэг их муухай шин чанартай байгаа байхгүй микропластик чинь. Тэгэхээр
одоо угаасаа ингээ асуудал үүсгэж байгаа судасны дотор усал хөлөөтэй ингээ гүйх боломжийг нь хааж байгаа юм дээр очиод бас нэмээд тэгэхээр би дотор илүү нөгөө үрсэл архаг үрсэл үүсэх тэр хүчин зүйлийг нэмээд байгаа. Тэрийг одоо багасгахын тулд бид нар эслэг тэгээд эслэгээс гадна ургамал дагуулдаг гоё хамт тэр өнгөтэй тод өнгөтэй зүйлсийг авах юм бол алдрын эрсдлийг бууруулахад хэрэгтэй. Тэгэхээр бидний бие дотор янз бүрийн зүйл явагдчихэдэг. Химийн урвал одоо үхсэн эсийг цэвэрлэх эсвэл өөрөө асуудалтай болцсон эс нь өөрөө өөрийгөө устгах гэд тий маш олон автофаг гэж нэрлэж байгаа эсийн цэвэрлэгээ тэгэл эсэлдэлт явагддаг. Тэгээд тэр эсэлдэлт нь ихсэх юм бол үрсэл нэмэгддэг. Тэрийг буцаагаад бууруулахын тулд антиоксиданттай энэ ургамлын гаралтай хоол хүнсээ хэрэглэх хэрэгтэй гэдэг. Тэгэхээр энэ жижигхэн арга хэмжээнүүдийн тэндээс нь авч яваалах юм бол багаар үүсээд байгаа, элэгдэж хорогдоод байгаа, муудаад байгаа, нас дагаж одоо алдаа нэмэгдээд байгаа зүйлийг засварлахад биднэрт хэрэгтэй байгаа. Тэгэхээр өглөөс ирээл те одоо би өөртөө яаж тусалж чадах вэ гэдэг. Бидээс нөгөө нэг obsession болгоод яана одоо эрүүл мэндийн бодлогын тулд ингэ хэрэгтэй гэх биш. Зүгээр авч хэрэгжүүлж чадах бидний арга юу байгаа вэ гээл те. Би бас нэг жишээ хэлэхэд охинтойгоо ингээ хамт гаднаас смузи сонгох болчиход манай охин гимнастикт орж гарч ирээд нэг юм хурдан сэргээх юм хэрэгтэй болоод бид хоёр дэлгүүр орохдоо хоёр төрлийн смузинээс алийг авах вэ гэж юм би тод хүрэн өнгөтэйг нь авчих гээд хэлсэн байхгүй. Яагаад гэвэл нөгөө тод ийм нийл ягаан өнгө чинь юуг илэрхийлж байгаа вэ гэхээр бидний биед арчтай зүйлсийг илэрхийлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо гэл өдөр тутмынхаа сонголтын дээр бидэнд бас нөгөө сонгох маш том их байгаа шүү дээ сонголт хийхдээ. Маркетинг бол бидний жоохон эсрэг өөрсдөө бараагаа борлуулах маягаар ингээд дэлгүүрүүд тавигдсан байгаа. Бидэнд юу байгаа вэ гэхээр сонгох эрх нь байгаа. Сонголтоо хийхийн тулд бидэнд мэдлэг хэрэгтэй. Тэгээ бид хоёрын одоо ингээд та нартай яриад байгаа санаа нь болохоор энэ талаар ингээд мэдээлэл хүргээгээд байгаа санаа. Тэр сонголтыг хийхэд одоо юм хүч өгөх гэх юм уу та тий. Бас болох талаас энэ подкаста хийж байгаамаа. Тийм шүү. Тэгэд би сонсогчдоо хоёулаагийн хийсэн дугааруудыг нэгтгээд ерөнхийдөө хорт хавдраас сэргийлэхийн тулд бид нар юуг анхаарах вэ гэдгийг энэ European Code Against Cancer 5th Edition гэд хэсэгт байгаа 14 зөвлөм хэмжээний тов жагсаалтыг хэлж өгөөд тэгээд хоёулаа подкаста өндөрлүүл гэж бодлоо. За нэгдүгээр нь болохоор тамхиг бүх хэрэглээ гэж байна. Тэгээд тамхи татахгүй байх нь хорт хавдраас сэргийлэх хамгийн чухал алхам болдгоо. За хоёрдугаарт нь гэр болон одоо энэ ажлын байраа тамхигүй орчин болгоо. Тэгэхээр нөгөө бусдын тамхины утаанд өртгөхөөс өөрийгөө хамгаалаа гэсэн санаа ахна шүү дээ. Тэгээд тийм. За гуравдугаарт нь болохоор эрүүл биеийн жингээ хадгалаа. Илүүдэлчин болон таргалтаа сэргийлээ гэсэн байна. Ингэхдээ нөгөө өндөр калоритой, өндөр илчлэгтэй хит их чихэрлэг, хит их одоо давслаг хоол хүнсийг хязгаарлагдсан байна. За тэгээд нөгөө шингэн сахар буюу одоо төрөл бүрийн нэмэлт сахартай ундаануудыг аль болох болоод тэрний оронд харин усыг уувал зүгээр гэсэн байна. За тэгээд хит боловсруулсан хоол хүнсийг бас хязгаарлаарай гэсэн зөвлөгөө 3 дээр өгсөн байна. За 4 дээр болохоор өдөр тутам идэвхтэй хөдөлгөөн хий гэсэн байна. Тэгэхээр удаан хугацаагаар суухгүйгээр аль болох босоод төрөл бүрийн хөдөлгөөнийг өөрийнхөө амьдралын хэм маягт тохируулаад хийхийг зөвлөсөн байна. За 5 дугаарт нь болохоор эрүүл хоол гэсэн байна. Ингэхдээ бүхэл үр хүнсний ногоо, жимс, буурцагдaltaгүй хэрэглээд одоо эсрэгээрээ боловсруулсан махнаас зайлсхийх, улаан мах болон чихэрлэг ундааг хязгаарлаарай гэсэн зөвлөгөө өгсөн байна. 6-ад нь болохоор архийг хэрэглэхгүй байх нь хамгийн зөв гэсэн байна. Хэрвээ хэрэглэдэг болох юм бол аль болох хэмжээг нь багасгах тал дээр анхаараарай гэсэн байна. 7-д нь болохоор нарны хит ягаан туяанаас өөрийгөө хамгаалаа гэсэн байна. 8-дугаарт нь болохоор агаарын бохирдлыг аль болох багасгаа. Гадаа болон дотор орчны агаарын энэ бохирдолд өртгөхөөс өөрийгөө хамгаалаарай гэсэн байна. За 9-дэр болохоор ажил дээрээ хорт хавдар үүсгэгч бодисоос хамгаалах дүрмийг мөрдөрөө гэсэн байна. Одоо төрөл бүрийн юм хортой нөхцөлд ажилладаг байх юм бол одоо маск зүүх ёстой бол маска зүүх, бэлгийн өмсөх ёстой бол бэлгийн өмсөх зэргээр өөрийгөө хамгаалахын зүйлд аягүй сайн анхаараарай гэсэн байна. 10 дээр нөгөө гэрт нөгөө радоны хэмжээг шалгаж шаардлагатай бол бууруулаарай гэсэн зөвлөгөө байна.
11 дээр болохоор хөхөөр хооллох боломжтой бол хүүхдээ хөхөөр хооллоорой гэсэн байна. 12 дээр нь болохоор хүүхдүүдээ вакцинд хамруулах тал дээр анхаараарай гэж байна. Энэ дээр болохоор нөгөө гепатит B вирусын вакцин тэгээд нөгөө хүний хүнцэр вирусын вакциныг хийх тал дээр анхаараарай гэсэн байна. 13-т нь болохоор хорт хавдрын одоо илрүүлгийн энэ хөтөлбөрүүдэд хамрагдаарай гэсэн байна. Тэгээд 14-т нь болохоор эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийг дагаад урьдчилан сэргийлэх арга хэмжээнд идэвхтэй оролцоорой гэсэн ийм 14 зөвлөгөөг өгсөн байна. За маш гоё базаад бүх зөвлөгөөг нэгтгээд гаргасан үр байна. Энэ дундаас надад яг ингэ чагнаж хахад нарны хорт ягаан туяанаас хамгаалаарай гэсэн зөвлөмж байна. Тэр илүү арьстай холбоотой юм болов уу гэж бодогдлоо тий. Арьсны хорт хавдар айгүй өндөр хавдартай. Арьсны хорт хавдартай холбоотой юм болов уу гэж бодлоо. Гэтэ нөгөө яг нарны хүчтэй шаарддаг цагаас бусад цагаар гадаа гараад наранд илүү гарах нь эргээд нөгөө витамин D-г нэмэгдүүлээд витамин D-гийн нөлөөд бас хорт хавдрыг бууруулах үгсийн зөвлөлд орж байгаа шүү дээ. Тэгэхээр гадаа гарах цагаа бас нэмэхтэй одоо нарнаас хамгаалангаа өөрийгөө гадаасаа гаргаарай гэсэн санаа болов гэж бодлоо тийм. Эднийхэн чинь та санаж нөгөө өглөөнөөс орой хүртэл бүр өдрийн турш ингээд наранд шараад бие хэвтчихдэг штэ тий. Тэгээд тэр чинь нөгөө нэг маш юм өндөр хит ягаан туяаны доор хугацаагаар ганцхан өдөр гарахгүй эднэр чинь ингээд 100-ны турш гарчиж байгаа. Тэгэхээр нөгөө шар арьстай хүмүүсийн дунд бас энэ арьсны хавдар энэ нарны хит ягаан туяанаас үүдэлтэйгээр бас өндөр тохиолддог юм байлээ. Тэгээ яг таны хийж байгаагаас санал нийлж гин одоо хүүхдүүдээ юм эсвэл өөрөө тэр нөгөө хит ягаан туяанаас нь хамгаалах хэрэгтэй одоо тий нарны тосыг нь хэрэглээд ч юм ингээд тодорхой хугацаагаар гарахад бол мэдээж энэ тийм буруу гэсэн зүйл бол биш. Бас яг энэ чиний хэлсэн чагсаалтыг сонсоход бас нэг юм санаанд орсон нь нөгөө сүүлд бид хоёр умаан хорт хавдрын талаар мэдээлэл бэлтгэсний дараагаар подкаст хийсний дараа Их Британд нэг мэдээ гарсан. За тэр нь юу гэхээр Английн судлаачид HPV вакцин ямар үр дүнтэй байна вэ гэдгийг харуулсан билээ. Тэгээд хамгийн анхаарал татсан үр дүн юу байсан бэ гэхээр 20-24 оны хооронд Английн 20-24 насны эмэгтэйчүүдийн дунд 12-оос 13 настайдаа HPV вакцинд хамрагдсан бүлэгт умаа хүзүүний хорт хавдраар нас барсан тохиолдол нэгч бүрддэггүй байна гэдэг. Би харсан байна над чинь. Энэ айгуу том мэдээ байсан тий. Мэдээж нөгөө вакцинтай холбоотой мэдээлэл маш их маргаантай. Асуудалтай ийм сэдв шүү дээ. Гэхдээ энэ шинээр гарсан нэлээд том цар хүрээтэй юу аахгүй судалгааны дүн шин дүн энэ сард гарсан. Тэгэхээр судлаачдын яг тооцоосноор хэрвээ энэ вакцин байгааг бол яг энэ бүлэгт ойролцоогоор нас баралтын тоо нэлээд өндөр байх ёстой байсан гэдгийг ингээ харуулсан бэл. Тэгэхээр яг энэ өвчний хувьд HPV вакцин хорт хавдраас хамгаалах яг цөөхөн тооны вакцины нэг юм а гэдгийг харуулсан билээ. Тэгэхээр би энэ үгээрээ вакцин хийлгээрэй гэж амж зүгээр хамгийн сүүлийн үед гаргасан мэдээлэл тэгээ бид хоёрын ярьсан сэдвтэй холбогдож байгаа учраас нэмээд хэлчихлээ. За ингээд өнөөдрийнхөө подкастын дугаарыг бид хоёр өндөрлөж байна. За баярлалаа. Тэгээд бид хоёр ингээд нэг сизон яваад хэсэг хугацаанд амарч байгаа. Тэгэхээр энэ сизон дууссаны дараа бид хоёр бас хэсэг амраад тэгээд дахиад эргээд та бүхэнтэй шинэ дугааруудаараа илүү олон гоё шинэ соргог мэдээлэлтэйгээр эргээд уулзах болно. Тэгэхээр та хэд маань хүлээж байх хугацаанд өмнө нь орсон дугааруудаа бас сонсоорой. Тэгээд хайртай дотны хүмүүстэй, найзуудаа, гэр бүлийнхэндээ, таньдаг хүмүүстэй бидний подкастыг шеэр хийж бас биднийг дэмжээрэй. Тэгээд тэднийхээ эрүүл мэндийг бас дэмжээрэй гэж хүсмээрээ. Тэгээд өнөөдрийн подкасттай энэхүү сизны турш бас хамт байсан бүх хүмүүстээ маш их баярлалаа. За дараагийн дугаар хүртэл түр баяртай. Баяртай. Нийт судалгаанууд дээр ингээд хандсан юм билээ. Тэгээд дээр нь та бас ярьжсэн те нөгөө эслэг их хэрэглэнэ гэдэг маань эргээд бидний биед орсон нөгөө микропластик буюу жижиг хуванцар